Сайн байцгаана уу? Монгол хэлийг сэтгэл судлалын төвөөс 7 хоног бүр та бүхэндээ сэтгэл зүйн мэдлэг мэдээлэл тань зориулж сэдв болгоноор та бүхэнд зөвлөгөө өгж байгаа. За тэгэхээр өнөөдрийн сэдв бол бусдыг хэрхэн байгаар нь хүлээн зөвшөөрч сурах вэ гэдэг сэдвээр та бүхэндээ сэтгэл судлаач хонгорцол, сэтгэл судлаач Амин Амины би өнөөдөр ярилцах гэж байна. За сүүлийн үед хүмүүс маш их асууж байгаа. Бусдыг хэрхэн байгаагаар нь хүлээн зөвшөөрөх вэ? Нөгөө хамт ажиллаж байгаа эсвэл хосоо найзаагаа байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд хин тулд өөрийгөө хэрхэн стресстгүй, бухимдахгүй байх вэ гэдэг асуултыг маш их ирүүлж байгаа. Тэгэхээр нийгэмд хүмүүс маш их энэч болохгүй байх, тэрч болохгүй байх, тэр ингэж юм, энэ ингэж юм гэл нэг нэгээ буруутгаал алдааг өөрөөсөө биш ингээл бусдаас хайгаал яаддаг. Энэ маань бол тэгэхээр ялцчгүй бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх маш том ур чадварыг хүн болохноос ерөнхийдөө шаардж байгаа гэсэн. Тэгэхээр бусдыг байгаагаар хүлээн зөвшөөрөхийн тулд эхлээд яах ёстой вэ хүн өөрөө? За ер нь ингээд зөвлөгөө авч байгаа хүмүүсээс хараад ахад яг л хүмүүс намайг ойлгохгүй байна. Хүмүүс намайг байр минь хүлээж авахгүй байна. За магадгүй ээж хүүхдийн хоорондын зөрчилдөөн бол ерөөсөө би бинийгээ байгаар нь яг онцлогтой нь хүлээж авч чадахгүй байгаа шалтгаанаас ба сэтгэл зүйчээс ерөөхдөө зөвлөгөө авдаг. Хүүхд минь намайг ойлгохгүй байна. Манай ээж минь намайг ойлгохгүй байна. За дээр нь хосуудын хувьд ч гэсэн би бинийгээ олон жил хайр дурлалтай болоод гэр бүлийн харилцаанд ороод ингээд болсон ч гэсэн цаг хугацааны явцад хүн өөрөө маш их өөрчлөгддөг. Тэгэхээр өөрчлөлтийн дараах тэр нэг өөрийнхөө ямар онцлогтой би яг өөрөө яг хэн болсон энэ маань бас яаж өөрчлөгдөж чинь гэдэг энэ өөрчлөгдөх амьдрал үргэлжилсээр л байдаг. Энэ хугацаанд маш олон асуудалтай бид нар нүүр тулсаар л явдаг. Гэтэл цаг хугацаа биднийг өөрчлөөд байдаг. Эргээд би бинийг ойлгохоо болчихсон. Нөгөө анх ингэж би бинийг бодож исэн хүмүүсээс шал өөр хүмүүс болчихсон байдаг. Тэгэхээр ерөн зүгээр ингээд хүнийг байгаар нь хүлээж авч ойлгох нь бусдыг хүлээн зөвшөөрнө гэдэг маань ер нь хүн төрөлхтний өөрөө маш том асуудал. Яагаад тэгэхээр ерөөсөө л дайн тулаан, тэмцэл, зөрчилдөөн энэ бүх зүйл ерөөсөө л бинийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учраас хамт амьдарч чадахгүй, тасан зогсож чадахгүй байна л гэсэн. Тэгэхээр ингээд бусдыг хүлээж авч чадахгүй, бусдыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаагийн ерөөсөө шалтгаан маань өөрийн дотоод тэр өөр өөртөө зөрчилж байгаа байдал буюу өөрийгөө дотроос хүлээн зөвшөөрч бүрэн чадаагүй хүмүүс маань л бусдыг ойлгож явах хэцүү төвхтэй болоод эхэлдэг гэсэн. Тэгэхээр яг сэтгэл зүйн үед магадгүй бусдаа ойлголцыг бусдыг яг байр хүлээж авъя гэх юм бол онцлогийг ойлгох хэрэгтэй тийм үү? Тэгэхээр дор хаяж темперамент гэдэг зүйл байгаа. Ямар темперамент гэдэг вэ? Тэгвэл темпераментийн хувьд бол 4 темперамент бол байгаа. Холерик, сангвиник, меланхолик, флегматик гэх. Тэгэхээр хүн бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх тулд эхлээд өөрийгөө аягүй сайн таньж мэдэх хэрэгтэй гэсэн. Өөрийн онцлог өөрөө ямар хэвшинчтэй гэдэг тийм. Тэгээ өөрийнхөө темпераментийг эхлээд маш сайн мэдээд дараа нь бусад хүмүүс ямар темпераменттэй байна гэд ерөнхийдөө нэг 4 темпераментийн онцлогийг бас аягүй сайн мэдчихэж байгаа хэрэгтэй гэсэн. Хажууд байгаа хүн чинь хүүхэд чинь хүртэл нөхөр чинь эхнэр чинь хүртэл ойлголцохгүй яг яагаад байгааг мэддэхгүй тэгээд нэг зөрчилдөд байгаа шалтгаан маань тэр хүний ядаж онцлог нь ойлгочвол тухайн үед нь гаргаж байгаа үйлдэлт нь уурлал ингээл надад ингэж хандлаа гэж тэрийг өөр дөрөө тусгаж хүлээж авахгүйгээр энэ хүнээс ийм онцлогтой учраас жоохон энэ хүн ганцаараа бай гэдэг. Эсвэл энэ угаасаа түргэн зантай юм чинь ингээд огцом гарч байгаа зангийн түр тайвширтал нь хүлээдэ гэдэг ч юм уу. Магадгүй өөрийнхөө онцлогийг мэдчихэж байгаа бол би бас их түргэн зантай шүү. Тэгээд түргэн зантайгаасаа болоод амархан ингээд үг унахчих гэдэг учраас бас өөрийгөө яаж зохицуулах вэ гэдгийг хүн бодох хэрэгтэй. Тэгээд темпераментуудын онцлогоо ядаж ойлгох юм бол хажууд байгаа хүмүүстэй ойлголцоод илүү сайн болно. Ойлгоход илүү төхөн болно гэсэн үг тийм. Меланхолик болон флегматик темперамент маань ерөнхийдөө дотгошооноо чиглэсэн учраас ямарваа нэгэн хүн харилцааны үед эхлээд би яач вэ гэд өөр төр айгүйх нэг эхлээд боддог. Ярихаас өмнө бас айгүйх боддог. Альва зүйлд хит эмзэг ханддаг тийм темпераментийн хүмүүс байдаг. Холерик болон сангвиник маань ерөнхийдөө экстраверт буюу гадагшаа чиглэсэн учраас ярихаас илүүтэйгээр шууд үйлдэл хийгээд үйлдэл хийснийхаа дараа би нэг буруу байсан уу зөв байсан уу гэд бодож эхэлдэг хүмүүс. Тэгэхээр нэг нэгнийхээ онцлог ялгаатай талыг мэдснээрээ энэ дээр даваа тал гарна гэсэн үг. Жишээлбэл ингээд таны нөхөр холерик темпераментийн хүн байлаа гэж бодъё л доо. За тэгэнгүүт нөхрийн хувьд яах вэ гэхээр ингээд маш хурдцтайгаар ямар нэг зүйлийг хурдан түргэн үйлдэлээр хийдэг.
хариу үйлдэлийг маш хурдан гаргадаг учраас амнаас маш хурдан ундаг гэсэн. Маш их яриасаг, нээлттэй ч гэдэг юм эсвэл ямар нэг зүйлийг хийхдээ маш их хурдан уурлах, сэтгэл хөдлөлтөд автах магадлал их байдаг учраас тийм хэрвээ төрлийн хүн таны хажууд эсвэл та өөрөө болвол хэсэг хугацаанд нөгөө маш их өөртөө төлөвлөж байгаа ингээд нэг юм үйл ажиллагаа хийх гээд ингээд сэтгэцтэй маш ингээд нэг юм ачаал үүслэн шүү дээ. Тэрийг хурдан түргэн хариу үйлдэл болгож гаргадаг, эргээд маш хурдан тайвширдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр яагаад над руу уурлаад байгаа юм эсвэл яагаад би ураа барьж чадахгүй байгаа юм ч гэдэг юм уу. Ийм байдлыг хэрвээ мэдрэх юм бол төр тайвширтлаа хэсэг хугацаанд хүлээх ёстой л гэсэн. Тэгээд маш хурдан хугацаанд үр дүнгийг тэр хүн шаардаад байдаг учраас өөртөө адилхан нэг хурдан түргэн шуурхаа юм хийгээл шаардаа шүүмжлэл чи юм байна тийм байна гэл эргэн тойрноос ингээд шаардах зүйл нь маш их байдаг учраас холерик нь бол ер нь бол илүү их нэг юм хурц төрлийн хүмүүс байдаг. Их хурдан уурладаг. Гэтэл флегматик бол нийтж ерөөсөө олонний дунд гээд сангвиник болохоор нийтж хүмүүсийн дунд ингээд маш найрсаг, хүмүүсийн одоо мэдрэмжинд илүү ач холбогдол өгдөг, гадаад орчинтойгоо маш сайн эвцэлдэж чаддаг, гадаа өөрийгөө сайн илэрхийлж чаддаг, эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ маш их сайн харилцаа үүсгэж өөрийгөө ерөөхдөө цэнэгэлдэг хүн гэсэн. Гэтэл таны хажууд сангвиник эсвэл та өөрөө сангвиник болвол олон нийтийн дундаас өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдэрдэг учраас ер нь бол хүмүүстэй маш их харилцаж, тэр дотроо хөгжилтэй байж, өөрийгөө маш их цэнэгэлж, өөрийгөө хэн бэ гэдгийг ойлгох дуртай байдаг учраас энэ хүмүүс хэрвээ эргэн тойронд нь дэмжлэг авахаа болвол эргэн тойрны хүмүүстэй ярилцаж, харилцаж, нийгмийн харилцаанаас холдоод ирэхээр л маш их ганцаарсаж эхэлдэг, маш их сэтгэл зүй докторгүй болж эхэлдэг гэсэн. Гэтэл флегматик төрлийн болвол ер нь бол альва зүйл дээр нэлээд дотгошоогоо чиглэсэн. Гэхдээ хүмүүстэй харилцчихна. Олон нийтийн үйл ажиллагаанд явчихна. Гэхдээ ихэвчлэн ганцаараа сууж өөрийнхөө дотор нэлээд юмыг тунгаан бодож иж маш оновчтой шийдвэр гаргах гэж хичээдэг төрлийн хүмүүс учраас шууд тэр хүмүүсээс юм шаардаад хөөж ялуу наашаа хаар ингэдэг гээд ах юм бол тэр хүмүүс маш их юм докторгүй хэцүү байдалд ордог гэсэн. Тэгэхээр эхлээд дүгнэлт гаргачаа дараа нь үйлдэл хийдэг хүмүүс учраас тэр хүмүүс бол нэлээд эхлээд юмыг тунгаа бодож шийдвэр гаргадаг. Гэтэл нэлээд хоолыг төрлийн хүмүүс бол ерөөсөө гадагшаа чиглэх зүйл маань харьцангуй бусад 3 төрлөөс бол маш бага, илүү их гүн рүүгээ төвлөрсөн нэг зүйлийг хэтэрхийх өөр төрөө гүнзгий тусгаж хүлээж авдаг учраас нэг төрлийн маш эмзэг байдаг. Нөгөө утгаараа бол энэ хүмүүс маш шинжлэх ухаанч, гүн ухаанч хүмүүс болдог. Яг тэр нэг зүйлийг нухвал нэлээд удаан хугацаанд бүр эцээ тултал бодож тунгаадаг учраас магадгүй заримдаа хэтэрхий сэтгэл готролд орох магадлалтай. Хэтэрхий их зүйлийг бодоо суугаад ахаар өөрөө тэрийгэ гадагшлуулах байдал маань муу учраас өөрөө өөртөөгөө тэмцэлдэж бодлоосоо болж өөрийгөө маш их шаналгадаг ийм одоо дотгошоогоо чиглэсэн сэтгэл зүйтэй ганцаараа байх дуртай, нөх их хүмүүстэй харьцаад байх дурггүй ийм байдаг. Тэгэхээр ингээд саний төрлүүдийг сонсохоор та аль төрлөлт нь автж байна, багтж байна. Тэгээд таны хажууд байгаа хүмүүс бас аль төрлөнд байх боломжтой гэдгийг бас мэдээд авч хэрэгтэй тийм. Энэ үнэ одоо энэ жишээ аваад ажлын байран дээр нэг экстраверт төрлийн хүмүүст илүү нэг юм хүмүүстэй хошин яриад нэг маазарч чаддаг нэг хүмүүсээ тэгтээ айгаа гоё жоокердэг. Тэнгүүд одоо нэг яг өөрийгөө нэг бусдтай гоё ингээд жоокергүй бол нэг маазарх гад тэрийг нэг илэрхийлж чадахгүй нэг бусдын дургуй хүргэсэн маягаар нэг илэрхийлдэг хүмүүсээ шүү дээ. Тэр хүмүүс хөвчлэн ерөнхийдөө нэг интроверт буюу энэ сангвиник, флегматик, меланхолик темпераментийн хүмүүс байх магадлал өндөртэй байдаг учраас бас тэр хүмүүс энэ нэг мангар юм шиг жоокерч чаддгүй гэд бас юм ойлгохгүй юм уу гэд бас эмзэг ингээл тэгээ бас хэтэрхий бас тэгж бас битгий шүүмжлээрээ хөөх хитэр хүмүүсийн чинь бас нэг суур одоо нэг зан араашин буюу темперамент нь тэгээ өгөгдсөн болохоор бас нэг өөрийгөө амхандаа илэрхийлэх гэлээдэг. Гэхдээ илэрхийлж байгаа нь зарим хүнд нь таалагдаад, зарим хүнд нь таалагдахгүй шөмжлөлүүлээ гэдэг. Тэнгүүд интроверт хүмүүс ч нэг экстраверт хүмүүсийг хараад те өстой гоё жоокерхийн, гоё ярих юм. Би нэг ингэчийн юмсан ингээ бас дотооддоо нэг тодорхой хэмжээний бас нэг жоохон дутуугийн хэрэгцээ ч юм уу, дутуугийн мэдрэмж аваад тэрийг амхандаа гоё илэрхийлээл нөгөө нэг экстраверт хүмүүс ч гоё жоокерхөө маазрахал, найзлахал гэдэг. Тэрийг нөгөө бас буруу зарим тохиолдолд илэрхийлгэнгүүд хүмүүс тэрийг нас шүүмжлэдэг. Тэгэхээр темпераментыг ойлгоно гэдэг чинь бас маш том чадвар. Өөрийгөө ч танд мэдчихээн, эргэн тойрон найз нөхөд ах トゥ хамаатан саднаа ч ерөнхийдөө танихад бас хамгийн чухал түлхэц болдог зүйл байгаа. Тэгээд одоо нэг юм инээдтэй зүйл байдаг шин. Ингээд багийн хэрвээ ажиллагааг сайн байлгая гэх юм бол
нэг ийм одоо сангвиник төрлийн хөгжилтэй хүнийг авчираад тавьчихж байгаа. Тэгээ бусдыгаа ингээл уриалдаг гинэ ингээл амар хөгжилтэй бусдыгаа ингээл нийлүүлдэг. А гэтэл холерик төрлийн хүмүүс орж ирэнгүүтээ ингээл амар уурлал те өөрийнхөө дайраал үгүй ийм биш үү тийм биш үү гэсэн мөртлөө юу ч хийхгүй цухтаад болчихдог. А гэтэл нөгөө флегматикууд нь яг ингээд сонсчихсан хамаг ажлыг нуулдаг гинэ. Тэнгүүд меланхоликууд нь болохоор готраал ингээд ганцаараа болонд ингээд суугаад идэг. Тэгээ багт бол нэг аль аль төрлийн хүмүүсийг өгөн ингээд зохицуулаад хийчих юм бол багийн ажиллагааг нь сайн явдаг өөрөөр ингэсэн чадраараа. Тэгэхээр эцсийн дүндээ бол ерөөсөө хүмүүс бие биенийхээ нэг онцлогийг ингээд ойлгоод ийм төрлийн юм байна да гэдгийг ойлгочхоор бие биенийг ойлгоход арай төхөм. Өнөөдөр ярьж байгаа сэдв маань ингээ бусдыг хүлээн зөвшөөрөхөд бидэрт юу хэрэгтэй гэдгийг л ойлгох хэрэгтэй байгаа. Тэгэхээр эхнэр нөхрийн харилцаан дээр ч гэсэн магадгүй нөхөр нь маш дуугаа хаалттай гэд яриг гэхээр ярьж чаддгүй. Ингээд байвал тэр хүн дотор маш их зүйлийг бодож байгаа л гэсэн. Тэгэхээр бодож байгаа бодолд нь саад болохгүйгээр аль болох тэр хүнийг яриулахын тулд яаж ийж гэдгийг үйлдэлээр харуулж магадгүй тэр хүн тайвшрах хугацаа орон зайг нь олгож иж тэр хүн танаас зухдахгүй байх. Одоо тийм ингээд ярихаас төгшөөгөөд ингээд цухтаад идэг шүү. Тэгэхээр тэр боломж орон зайг нь олгож иж тэр хүн тайвшраад ирэхээр эргээд өөртөө тантай ярина л гэсэн. Гэтэл хитрхи их яриагаал яа ингээд өөрөөс нь юм шаардал ингээд идэг хүн болвол тийм ч амархан бас ингээд тайвшрахгүй. Тэгэхээр сонсч иж тэр хүнийг тайвшруулнаа л гэсэн. Тэр ийм юм ялгаанууд байгаад байдаг. Тэр бас эхнэр нөхрийн харилцаан дээр бас эдгээр чинь эхнэр манай энэ нөхөр чинь юу ч бодохгүй энэ тэнд очиод бүгдийн баа бибгөө ингээл ярьчин хүн чинь нэг ярихаас өмнө нэг бодож болно да гэх. Тэнгүүд энэ дээр бас нөгөө эхнэр нөхрөөр анслаг гадаад нөхөр нь хэтэрхий нөгөө нэг экстраверт байгаад эхнэр нь интроверт хангууд интроверт хүмүүс чинь нөгөө нэг ярихаас өмнө бодцоод ярьдаг. Экстраверт хүмүүс болохоор ярьчаад дараа нь боддог. Тэнгүүд энэ дээр бас нэг эхнэр нүглээд нь шүү дээ. Эхнэр нь бол угаасаа нэг бодож байгаад ярьдаг төрлийн хүн болохоор чинь нөхөртөө бас яг тийм шаардлагатай байхгүй тий. Энд тэнд очиод зүлт цал гэж ярьчих. Чи нэг ярихаас өмнө бодож болтгүй мүү гэл. Тэнгүүд нөхөр нь тэгэж чинь бодоод авах байсан ингээл ярьчих шүү дээ. Тэнгүүд эн чинь нэг жижигхэн мөртлөө бас нэг темпераментийн үйл явдлаас болоод бас хосуудын доорнд нэг жижигхэн хэрүүлэг гарах нөхцөл нь бүрдэж байна гэсэн. Тэгэхээр темпераментийн ойлгохыг ач тус нь ийм их байна. Тэгээд одоо нөгөө ажлын байран дээр ялангуяа ингээл ховж хөөцөлтөөл ярьдаг ингээл хүүхнүүд их байдаг гэдэг ч юм уу. Тэгэл энэ хүн намайг юу гэж бодож байгаалаа тэр үед ингээл намайг ингээд хэлчихсэндээ гэл тэрнээс болоод дараа нь ингээл маш их шаналал ингээл яваад байдаг шүү дээ. Гэтэл ингээл онцлогоосоо шалтгаалаад өөр зүйлийг хүмүүс ингээл ерөөсө бодож идэг. Тухайн үедээ маш амархан ингээл байдлаар юм ярьж байгаа хүмүүс маань эргээд ярьчаад дараа нь мартчихдаг. Ингээ тэрний талаа дахиж хязгаарч боддоггүй. Гэтэл тэрийг сонссон нөгөө интровертууд нь яадаг болохоор тэрийг нүгийг хүлээж авчаад маш удаан хугацаанд шаналж явж идэг. Гэтэл яг үндэ намайг одоо тэр хүн тэгж бодож байгаа даа гэж бодож ил нөгөө хүмүүс аль хэдийн би ч хамаа тэгж ярьсан юм гэдэг чи үдэ ингээд явж идэг маш юм хөнгөн зүйл уг нь бодож идэг. Тэгээд хүмүүс яг ингээд харах юм бол яг нэг хүлээн зөвшөөрөх бие биенийг байгаар нь ойлгох гэдэг дээр цаашлаа дахиад ингээд явах юм бол хувь хүний яг дотоод сэтгэлзэн асуудлаас шалтгаалдаг шүү. Ялангуяа бусдыг хүлээж авч чадахгүй байгаа, бусдыг хүлээн зөвшөөрөхөд хамгийн түрүүнд чухал зүйл маань хүн нөгөө өөрийнхөө дотоод байгаа хүнээ яг байгаар нь хүлээж авахд хамгийн том утга учир оршиж байдаг. Өөрийнхөө дотоод одоо байгаа сул талаа хүн хүлээн зөвшөөрч чадаагүй тохиолдолд ирээд тэрнтэйгээ насан туршдаа тэмцэлдэж өөртөө шаардлага тавьж амьдарч байдаг гэсэн. Гэтэл өөртөө шаардлага тавьж байгаа хүн маань эргээд эргэн тойрондоо маш их шаардлага тавиад байгаа маань нөгөө өөрөө зөрчилж байгаа тэр мэдрэмжээ яй гэж л нөгөө хүний алдаатай зүйлийг харахаараа төвчж чадахгүй тэгээ бусдыг хүлээж авч чадахгүй ингээд ийм хэцүү байдалд ордог гэсэн. Тэгэхээр өөрийнхөө дотроосоо байгаар нүлээд авцсан хүн бусдыг маш сайн ойлгодог, бусдын алдааг уучилдаг, өөрийгөө уучилдаг хүн бол бусдыг маш амархан уучилдаг. Уг нь бол ийм зүйл байгаад байдаг. Тэгэхээр нэг өөр өөртөө зөрчилж байгаа хамгийн тэр нэг цаад сэтгэл зүйн учир шалтгаанууд нь бол ерөөсөө дутуугийн мэдрэмжтэй холбоотой зүйл байгаад байдаг тийм үү. Тэгэхээр 0-6 нас хүртлэе бол хүүхэд ерөөсөө гэр бүлийнхэндээ хэрэг хүлээн зөвшөөрөгдөж байна гэдэг юм мэдрэмжийг авснаасаа өөрийнхөө орчин тойрноосоо яг өөрийгөө хэн бэ гэдгээ мэдэрч явдаг тийм үү. Ингээд цаашлаад явдаг тийм. Яг ингээд 0-6 нас болон яг нэг сургууль суралцж байгаа өсвөр наснда ямар нэгэн байдлаар нэг дутуугийн мэдрэмж авсан тийм ангидаа хүлээн зөвшөөрөх юм уу эсвэл найз нөхдийнхөө дунд нэг хүлээн зөвшөөрөгдөх эсвэл одоо ах эгч нарынхаа дунд ээж аавынхаа дунд нэг юм хүлээн зөвшөөрөгдөх нэг хэрэгцээгээ сайн гэж хангаж чадаагүйгээс үүдээд нэг юм хангагдаагүй хэрэгцээний хуримтлал үсээд тэрнээсээ болоод өөртөө ийм байх ёстой, тийм байх ёстой. Би заавал энийг хийн, би өглөө тэдэн цагт босоод ийм байна ингээл амар хатуу шаардлагуудыг тавиад өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй
байдалд ордог. Өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй өөртөө ингээд хатуу шаардлага тавьж байгаа хүн бусдад яг тэр сэтгэл зүгээрээ ханддаг. Тэ ингэх ёстой, тэгэх ёстой. Би ингээд зааж чинь энэ хүн яагаад ингэхгүй байгаа ингээд яг тэр өөрийгөө хүлээн зөвшөөрч хэрвээ чадах юм бол та бусдыг хүлээн зөвшөөрч чадна гэсэн. Тэгэхээр хамгийн түрүүнд өөртөө сайн ажиллах хэрэгтэй. Өөрийнхөө одоо тийм нэг юм уян хатан альва зүйлд нэг уян хатан байлгах тийм сэтгэл зүйдээ маш их анхаарах хэрэгтэй. Өөртөө ажиллаж эмпати чадвараа буюу бусдын оронд одоо өөрийгөө ингэж тавьж үзэх, бодох тэр чадваруудаа хамгийн түрүүнд одоо хөгжүүлэх шаардлагатай гэсэн үг. Тэг яг үнэ. Тэгээд яг хин нэгэн танд маш их хатуу хандаад шаардлага тавиад байвал тэр хүн өөрөө дотооддоо сул дараагийн мэдрэмжийг өөртөө маш их авдаг учраас өөртөө шаардлага тавьдаг хүн хатуу байна л гэсэн. Тэг эргээд тэр шаардлага хатуу үгийг та тэр хүнээс мэдэрч байгаа бол яа надад ингэж хандваа гэж гомдохоос илүү тэр хүний байгаа байдлыг нь ойлгох хэрэгтэй. Өөрөө тэр хүн шаардлага тавьж амьдардаг хүн юм байна да гэж бодох хэрэгтэй тий. Тэгвэл намайг инглээд гээл нөгөө гомдол үсэл зөрчилтэй ингэлдэг. Тэгээд 6-аас 12 наснда бид нар магадгүй яг л нөгөө сургуульд ордог, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож эхэлдэг. Тэгэд энэ үед бол нөгөө найз нөхдийн харилцаа бидэрт маш их чухал байдаг. Тэгэхээр энэ үедээ магадгүй та бодоод үзээрэй. Яг ингээд таны найзууд дотроо та өөрийгөө яг хэрхэн мэдэрдэг байсан, дээрлэхүүлдэг байсан уу, гадуурхагдаг байсан уу, магадгүй гадаад дүр төрх болон бие эрхтэн, за нийгмийн гарал үүсэл, ээж аавын нөхцөл байдал гэдгээсээ магадгүй ингээд арай өөр юм шиг мэдрэмжийг авдаг байсан бол энэ таны дутуугийн мэдрэмж болоод үүссэн байна л гэсэн. Тэгэхээр эргээд тэрийг нөхөхийн тулд өөртөө яг л тэр хэрэгцээгээ хангаж, эргээд тэр зүйлээ өөр харагдуулахын тулд хүн өөр одоо тэр зүйлийнхаа төлөө зүтгэж тэмцэж явж идэг гэсэн. Магадгүй тэрнтэй зөрчилдөх яг тийм нөхцөл байдалтай хүн гараад ирэх юм бол та тэрийг байгаар нь хүлээж авахгүйгээр магадгүй маш их шаардлага тавьж ууралж магадгүй. Яагаад би ингэж авчаа? Магадгүй хүүхдтэй те өөртөө ингэж шаардлага тавь, ингэж хувцлал, хүмүүсийн өгөж бодох юм, хүмүүсийн ингэчин тэгчин гэдэг ийм мессежийг бусдаа өгдөг гэсэн. Гэтэл 12-оос 18 наснда бол нөгөө эсрэг үүсэндээ ямар мэдрэмж өгч авч ирсэн магадгүй анхны дурлал анхны тэр нэг крашлж ирсэн гэдэг ч юм уу тэр зүйлхэндээ бүтлгүүтээд магадгүй ингээд нөгөө бие бэлгийн божилт явагдчихэдэг. Энэ бэлгийн божилтын дээр нөгөө бие бэлтрийн хавьд эрэгтэйчүүд бол бусдаас арай одоо тий биеийн хөгжлийн хувьд дутуу байх. Эсвэл бол эмэгтэйчүүд яг эмэгтэйлэг талаараа илүү хөгжиж чадаагүй ичих мэдрэмжтэй байх. Ингээд эргэн тойрных нь хөхн ургаад байхад өөрийнх нь ургаагүй ч гэдэг юм уу. Магадгүй олон ихч нартай бол дүүгээ дандаа ичээдэг. Тэрнээсээ болоод илүү эрэгтэйлэг хэв шинжийг илүүд үзээд нэг юм эрэгтэйлэг байдлыг ингээд төлөвшүүлсэн эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Тэгэхээр ингээд энэ насан дээр ерөөсөө энэ гадаад дүр төрх бие эрхтэн болон ер нь бол найз нөхдөд харилцаа үе тэнгийнхэн дундаа ямар хуу байр суурьтай ямар мэдрэмжээр мэдэрч ирсэн хэрвээ дутуу мэдэрч ирсэн тийм нөхцөл байдал үүсэж ирсэн бол тэр маань насан туршдаа дутуугийн мэдрэмж болоод эргээд өөртөө зөрчилдөж өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй магадгүй тийм сул талаа нөхөхийн тулд өөртөө шаардлага тавьдаг юм мэдрэмжтэй болчдөг гэсэн. За тэгээд нөгөө жоохон бахад аав ээж нь хитрхи сайн сур гэдэг чинь усгуулчи бүгдэг зүйлийг ингэх ёстой ч гэж ингэж шаардлага тавьдаг гэсэн бол бүх зүйл төр хитрхи диктатурны нэм байх ёстой, тийм байх ёстой гэд тэг гэр бүлтэй болсон хана их нэртэй ч юм уу нөхөртөө ч юм уу хүүхдтэй бас маш тийм өндөр шаардлагыг тавиад байгаа нь хоорондын бие бинийгээ байгаар нь хүлээж авч нөгөө тасан цогцох байдлаар биш өөрийнхөө тэр хүмүүсийг байлгах гээд байгаа энэ шин чанар л гэсэн. Ингээд цаашаага нийгмийн байр суурь гэл ингээл явдаг л та. Тэгэхээр нөгөө одоо ингээд магадгүй бусдыг хитрхи шүүмжлээд байгаа хүмүүс маань эргээд өөрөө маш их шүүмжлэгдсэн хүмүүс байдаг тийм үү. Тэгэхээр одоо дутуугийн мэдрэмж одоо танд байна уу үгүй гэдэг хамгийн түрүүнд яаж таних вэ гэвэл та яг өнгөрсөн хугацаанд тэр их одоо харьцуулагдчихсан бэ гэдэг дээрээс бодох хэрэгтэй. Бид нэрийг цэцэрлэгт байхад 10 жил байхад айгу харьцуулдаг гэсэн те ээж аав маань тэдний хүүхд ингээ сайхан бие аваад жаваад хичээл номдоо гайгүй ах чинь чи гэж нэг бүтлэхгүй юм гэл эцнэгт эцэг их бусад эргэн тойрныхонтой харьцуулж исэн. Дээрэс нь ангийнхан болон найз нөхөд айгу ихтэй харьцуулдаг те би юм байхад чи юм байна. Тэр тийм байхад энэ юм байна гэд хэрвээ та өнгөрсөн хугацаанд бусдын нөлөөтэйгээр айгүйх тийм харьцуулагдах мэдрэмж хэрвээ авч ирсэн бол танд бас дутуугийн мэдрэмж үүссэн байх магадлал байна гэсэн. Тэгэхээр эхлээд танд өнгөрсөн хугацаанд тэр их хүнтэй харьцуулагдж ирсэн надад дутуугийн мэдрэмж үүссэн байна уу? Хэрвээ дутуугийн мэдрэмж үүссэн бол би яг юунаас тэг илүү дутуугийн мэдрэмж авсан байна?
Тэрнээсээ болоод би өөртөө ерэн яг ямар шаардлагуудыг нэрээ тавьж ийн гэд эхлээд агууд дотоод хүнтэйгээ ажиллаад өөрийнхөө мэдрэмжийг ажиллаад өнгөрсөн амьдралынхаа тухай бас нэг эргцүүлж бодоод тэгээ ингээд одоо өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг эхлээд одоо гэрийн нөхцөлд өөрийнхөө нөхцөлд гаргаж ирнэ л гэсэн. Тэгснийхаа дараа за тэгвэл би одоо яг өөрийнхөө яль чадварыг сайжруулахын миний сул тал юу вэ? Давуу тал юу байна гэдгээ өөрөө бас олж таньж мэдээ. Сул талаа одоо хөгжүүлээд давуу талаа бас давуу тал болгоод ингэж цаашид явсны дараагаар л одоо яг бусдыг стресстгүйгээр хүлээн зөвшөөрж авнаа л гэсэн үг. Тэгээд нөгөө манай одоо мундаг Альфред Адлер л ерөөсөө бодогдоод яг л энэ нөгөө бие хүний хөгжлийн онол дээр яг юу гэж ярьсан бэ гэхээр ерөөсөө психоанализийн том төлөөлөгч. Тэгэнгүүт ингээд хоёр төрлийн хүн байдаг гинэ. Ерөөсөө дутуугийн мэдрэмжийг хүлээн зөвшөөрч чадаагүй. Нэгдүгээр төрлийн хүмүүс нь болохоор хитрхийх өөрийгөө дүүйлгэж ярьдаг. Тэгээд бусад хүмүүсийн дунд маш их эготой, өөрийгөө хорвоо ертөнцийн одоо хамгийн чухал хүн гэж мэдрүүлэх дуртай. Тэгээд ингээд бусад хүмүүсээс илүү давмгаа байх гэж, хамгийн сайн байх гэж, маш төгс төгөлдөр байх гэж хичээдэг ийм байгаад байдаг. Гэтэл энэ зүйл маань эргээд яг юу болж байна гэхээр ерөөсөө л тэр асар их өөрийгөө дотооддоо сул дорой гэж мэдрэж исэн тийм түүх мэдрэмж байгаа учраас тэрийгэ нөхөхийн тулд дүр гаргаад байна л гэсэн. Тэгэхээр ингээд нөгөө төрлийн хүмүүс нь болохоор яадаг вэ гэхээр маш их хохирогчийн байр суурь байдаг. Ингээл юм л бол өөрийгөө өрөвдүүлэх гэдэг, юм л бол гомддог, юм л бол өөрийгөө маш их юм хохирсон, ерөөсөө л хүмүүс л намайг ингээд ин гэсэн ийм нөхцөл байдалтайгаар өөрийгөө тайлбарлаж, гомдлож явдаг хүмүүс гэж байгаа юм. Тэгэхээр энэ хүмүүс бол бас л нөгөө өөрийнхөө сул дорой мэдрэмжийг төрүүлээд өөрөө дүүйлгэж гаргаж ирж бусдаас өөрийгөө хамгаалж байгаа механизм явагдаж байна л гэсэн. Тэгэхээр ийм хоёр төрлийн хүмүүс бол дутуугийн мэдрэмжээ яг бүрэн давж чадаагүй гэж үздэг. Гэтэл нөгөө дутуугийн мэдрэмж энэ хэрэгцээгээ хүн яаж зөвхөн даван туулж бусдыг хүлээж авч чаддаг вэ, болдог вэ гэхээр ерөөсөө л нөгөө өөрийнхөө сул талыг эхлээ хүлээн зөвшөөр гэж байгаа байхгүй. Тэгэхээр сул талыг хүлээн зөвшөөрнө гэдэг маань хүлээн зөвшөөрөө тэгээ цаашаа яах юм бэ? Засаж болох үйл зүйл байгаад засаж тэн дээрээ хөгжүүлэх хэрэгтэй. Үнэхээр засаж болохгүй зүйлүүд байдаг шүү дээ. Үнэхээр одоо бие эрхтний хувьд дутууж гэдэг юм уу? Үнэхээр гадаад үзэмж гэдэг ч юм ингээд засаж болохгүй нөхцөл байдалтай зүйлүүд хэрэг байдаг бол тэрийгээ олвол яг байгаар нь хүлээгээд авч байгаа юм миний онцлог. Хэрэгэд харин та давуу талаа хөгжүүлэх хэрэгтэй л гэж. Гэтэл нөгөө хүн ингээд яагаад уурлаад, яагаад бусад хүмүүст гомдоод, яагаад хүн өөрт нүг хэлэхээр уурлаад байдаг тэрэн дээр эмзэглэж хүлээж авдаг вэ гэхээр өөрийнхөө дотоод нөгөө сул доройгийн тэр мэдрэмжийг мэдрүүлж байгаа тэр зүйлийг нь хин нэгэн хэлчих үед тэрэн дээр маш их эмзэглэж уурлж өөрийгөө хамгаалдаг гэсэн. Эрдний оронд та яах ёстой вэ гэхээр тийм гэдэг энийгээд өнгөрөх шиг хамгийн хөнгөн зүйл байдгүй. Тэгэхээр нөгөө өөрийнхөө сул талыг хин нэг хилээд ч юм уусвал өөрөө тэрийг ингээ хүнд хилээд ингэчихээр хүн нэгдүгээр тайвширдаг. Нөгөө утгаараа нөгөө хүмүүс маань тэрийг нэх их үлгэж аваад улам тэрүүгээр нь ингээл янз бүр болоод байдгүй л байхгүй. Тэгэхээр хүн өөрийнхөө бодолтой өөрөө бүдэрдэг гэдэг шиг өөрийнхөө сул талыг эхлээ хүлээж аваад болох үйл зүйлийг нь засаад эргээд харин миний давуу тал маань яаж хөгжих ёстой вэ? Миний давуу тал маань яг юу вэ гэдгийг хүн шинээр илэрхийлж тэрнийг олохын төлөө чадвараа хөгжүүлж шин зүйлийг амьдралтаа оруулж ирж тусгаж бусдаас суралцаж бусдад тусалж ингэж амьдрах нь нөгөө хамгийн том нөгөө бусдаагаа үйл ажиллагаа холбогдож бусдыг хүлээж авч өөрийгөө хүлээн зөвшөөрөх хамгийн том харилцаа маань үүсэж байна л гэсэн үг тийм. Тэгэхээр нэг ажлын байран дээр одоо нэг юм бас асуудлууд байдаг шүү дээ. Дарга хэрвээ энэхийн нэгэн ажилтан буруу зүйл гарангуй зарим нэг ажилтан бол уушлаараа тийм миний буруу, миний алдаагаас болоод ингээд энэ зүйл тулгарчлаа би одоо ингээд хариуцлага хүлээхэд бэлэн байна гэдэг. Зарим нэг хүн болохоор ерөөсөн нэг өөр төрөө хариуцлага хүлээж авч чадахгүй тэрний буруугаас болоод энэ болчлоо. Би одоо тэгээд дорчоод эсвэл батаад энийг ингээд 8 цагт агаад ирээсэн чинь ингээд 20 минут цоцорсноос болоод энэ ажил одоо бүтлгүртчлээ гэдэг. Нэг хэсэг нь болохоор хариуцлагаа ингээд агуу сайн үүрч чадаад байдаг. Зарим нэг хэсэг хүмүүс нь хариуцлагыг дандаа бусад руу одоо түлхдэг. Энэ маань хүртэл одоо нэг яг түрүүний introvert extrovertтэй хүртэл холбоотой. Тэгэхээр одоо нэг бие биенийхээ одоо ялгаатай байдлыг бас таньж мэдэх чухал байна гэсэн. Яг үнэ. Тэгээ нөгөө яг өөрийнхөө буруу хийсэн зүйлийг хүн уучлалтгүйгээд маш амархан тэргээ засах шиг үн амархан зүйл уг нь байдгүй. Гэтэл нэг өөрийнхөө тэр цул талыг хүлээн зөвшөөрч алдаа гаргасан гэдгийг хүн өөрөө хүлээж авч чадахгүй байгаа учраас хизэж буруугаа хүлээхийг хүсдэг. Тэгэхээр нөгөө том ингээл компаниудын түүхийг ингээд сонсож байхаар ямар ажилтнаа илүү хитгдэг вэ гэхээр алдаа гаргах үе болгондоо гяс алдаагаа
би алдаа гаргачлаа гэдгийг хэлээд уучлахгүйгээд дорой алдаагаа засдаг ажилчдаа маш их өндрөөр үнэлж удаан хугацаанд тэр хүнийг ажилуулах сонирхолтой байдаг гэнэ. Тэгэхээр энэ ерөөсөө л нөгөө хүний өөртөө болон бусдад хандах хандлага маань эргээд нөгөө бусдад хэрэг итгэл найдвартай хүн бэ гэдгээ харуулах бас боломжийг өгдөг гэсэн. Нөгөө буруугаа хүлээж авахгүй суугаад идэг хүнийг за зээнугаас өөрийгөө буруугаач ойлгохгүй тэгээд хүн тэр хүнд ч итгэл маань багасаад эхэлдэг. Хосын харилцаан дээр ч гэсэн тийм. Ингээ буруугаа өлөөдгүй учраас угаасаа энэ хүн алдаа хийсэн ч гэсэн тэрийг хүлээж авахгүй гэд гомдол маань тайлагддаг жишээ. Тэгэхээр нүг одоо энэ алдаагаа хариуцлага хүлээхгүйдээ нүг бас илэрхийлэх арга нь бас арай өөр юм тий. Магадгүй нүг алдаа гаргачаад хариуцлага хүлээх чадахгүй тодорхой хэмжээний дотроо бас нэг айдастай байх гэсэн үг шүү. Тэгэхээр шууд одоо нүг юм чи имжлээд ичлээ гэж загнахаас илүүтэйгээр нэг юм зөөлөн аргаар багаар татамжтай ингэж илэрхийлэх юм бол нэг экстраверт хүмүүс чинь бас яг би миний буруу байсан ч юм билүү гэж бас нэг бодох гэсэн үг. Тэгэхгүй шууд ингээл загнаал чинийхээс болоод энэ алдаа гаргачлаа чамааг одоо ингэн тэгэн цалингийн 20% ингээл тэгвэл чинь нэг бодож амжихгүйгээр нөгөө айдас төгчөрийн мэдрэмж нь ингээл ажиллаад бусад руу хэн нэгэн л одоо ингээл алдаагаа чигчий гэж хамгийн түрүүнд ажиллаад байна гэсэн үг. Интроверт хүмүүстэй бас яг зөөлөн аргаар хэлнэ. Гэхдээ бас жоохон магтан урамшуулж харгыг одоо ашиглаж хэрэглэж явахгүй бол байнга ингээд зөөлөн аргаар шуудлаад ангууд эсвэл хөдлөлөө баг илэрхийлдэг төрлийн хүмүүс болохоор сэтгэл готралд бас магадлал хамгийн өндөр байдаг. Тэгэхээр интроверт хүмүүст зөөлөн аргаар хэлээд давхар магтан урамшуул гарахтаа ингэж хослуулж явал ерөн их тохиромжтой. Экстраверт хүмүүсийн хувьд болохоор шууд одоо түрэмгийлсэн одоо харьцаагаас илүүтэйгээр зөөлөн аргаар одоо нэг тасалж бодох хугацаа хамгийн гол нь олгож ийнэ л гэсэн. Ингэж харьцах нь бас их зүгээр байдаг шүү. За тэгээд өнөөдрийн бэлтгэсэн энэ сэдвээр бол та бүхэндээ товчхон байдлаар яриад ивэл энд ингээд маш их олон уялдаа холбоонууд байгаа. Гэхдээ яг товчхон байдлаар бол ерөөхдөө хив шинж онцлогоор нь бол хүнийг та бусдыг хүлээж авахд бол танд тус болно. Эргээд бас бусдыг хүлээж авахд цаад болж байгаа цаад асуудал маань бол та өөрийгөө байгаар нь хүлээж авч чадахгүй бас олон хэрэгцээ дутуугийн мэдрэмжтэй холбоотой юм мэдрэмжүүд зөрчилж байгаа учраас ингээ бусдыг болон өөрийгөө хүлээж авахд саад болт юм шүү. Тэгэд эргээд бие бинийгээ яг байгаар нууцлагтайгаар бид нар хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй яа. Тэгэхээр бид нар хоорондоо бие бинийгээ хайрлж гин харилцах хэрэгцээ байна. Бид нар мэдээж нийгмийн амьтан учраас бусадтайгаа дасан зохицож харилцаа хомооролтой байж ич бид нар эргээд аз жаргалтай сэтгэл ханамжтай өөрийгөө бусдын үед бас хин бэ гэдгийг мэдэрч явах нь энэ маш том сэтгэлзэн бол дархлаа мэдрэмж байдаг. Тэгэхээр нөгөө бусдаа ойлголцож чадахгүй бусдаа харилцах харилцаа нь хүнийг ер нь хамгийн их зовоодаг тарчлаадаг зүйл учраас эргээ сэтгэл зүйн хувьд та эрүүл бай, бусдыг хүлээж авч ойлгоё. Энэ одоо бас нийгмийн хувьд гээл асар их стресстэй, асар хэцүү нөхцөл та өөрийгөө бас энэ дотроос гаргаж авч ихийн тулд дараагийн бас бэлтгэсэн дугааруудыг маань үзээд өөртөө ажиллаад яваасай гэж маш их хүсэж байгаа шүү. За тэгэхээр өнөөдрийн яг бэлтгэсэн дугаараа одоо нэг 2-3 бүлбэрт товчхон базаад хэлэх юм бол бусдыг хэрхэн байгаагаар нь хүлээн зөвшөөрөх вэ гэж асуусан байгаа. Тэгэхээр бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийн тулд эхлээд та өөрийгөө би хэн бэ гэдгээ маш сайн таних хэрэгтэй. Өөрийнхөө давуу болон сул талыг мэдэх хэрэгтэй. Бас өөрийнхөө темперамент, онцлог гэд өөрийгөө 100% таньж мэдээд яг байгаагаар нь өөрийгөө хүлээн зөвшөөрч аваад тэгсэн тохиолдолд та яг бусдыг яг байгаагаар нь ямар нэгэн шалгуур цензуур тавихгүйгээр хүлээж авах чадварт суралцсанаа. Тэгэхээр өөртөөгөө маш сайн ажиллаарай гэж зөвлөё. За тэгээд асуухыг хүсэж байгаа асуултуудаа та бүхэн комент хэсэгт бичээд за манай сувгийг дэмжиж манай пэйжд бас нэг дээрээ гэж хүсэж байна. Баярлалаа. Баярлалаа.